Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ үчийн мэндийг хүргэе. Та бүхний үчийн амар чөлөө цагтаа 80 дугтаа сайхан өнгөрч байна уу. Ингээд би жолооч нэвтрүүлгийн ээлж цоо шинхэн дугаарыг үзэгч та бүхэндээ өргөхөд бэлэн болчихсон байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань жочноор жижигчин холон маань хүрэлцэн ирсэн байна. За аян зам үлцээтэй сайн явж байна уу? За сайн явж байна. Танаа нэвтрүүлгийг үзэж байгаа бүх үзэгчдтэй одоо энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр манай юуны өмнө бас бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэн танд баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр манай нэвтрүүлэгт маань оролцож байгаа жочт маань ерөнхийдөө хоёр үндсэн даалгаврыг гүйцэтгэдэг байгаа. Манай нэвтрүүлгийн одоо журам болчихсон даалгавар гэж хэлж болно л да. Тэгэхээр эхний даалгавар нь хоёулаа ингээд манай нэвтрүүлэг маань мастер суудлын бүрээстэй хамтраад нийт жолооч нарыгаа хамарсан жолооч нарыгаа бүрээсжүүлэх аяныг явуулж байгаа. Тэгэхээр өнөөдрийнх нь нэвтрүүлгээр Азтай нэг жолоочийг хоёулаа сонгож суудлын бүрээс хэлхий ирэхээр шагнах нь байна. За тэгэхээр сонгохдоо хоёулаа бясхан хэмжээний жижиг тавьж найруулж тавина. Энэ жижиг маань юу гэхээр би таны автомашины капотыг согчоо, капот нь автомашины хөдөлгүүрийн тэжээлийн гол утсыг би салгах чинь, аккумуляторын клеммний толгойг би сулал чинь. За тэгээ та автомашинтайгаа явж идэл чинь таны автомашин унтраа зогсчлоо. Эмэгтэй хүн автомашинаа хараахан учрыг ойлгодгүй, анзаардгүй яах вэ? Та тусламж гуйх нь шүү дээ зам дээрээс. Танд ирээд туслаа таны автомашиныг асааж өгсөн. Тэр сайхан сэтгэлтэй жолоочийг бид суудлын бүрээс ирэхээр шагнах, оромшуулах. Тэр жолоочийг сонгох нэг юм даалгавар байгаа. Энэ даалгавар маань тэгэхээр бид нар нууцаар зураг авах хамгийн гол нь та нөгөө хүндээ мэдэгдэж болохгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. Нэвтрүүлэгт оролцож байгаа гэдгээ. Ойлгосон. Зам дээрээс тусламж гуйх нь шүү дээ. За тэгээ ямар ч байсан миний дараагийн юмнууд бас үзэгчд маань үзээд бас жоох инээд нүрж магадгүй юмнууд болох юм шиг байгаа. Дором дээр бас гарна гэдэг байгаа тий. Тэгээ хоёр машинаар жолооч нь гэдэг байгаа шүү дээ. Юу байна гэдэг байгаа шүү дээ. Хийн гэдэг байгаа шүү дээ. Одоо хоёр дахь даалгавар маань жоохон үзэгч маань үзээрэй. Намайг ямар жолооч гэдгийг бас одоо харах нь байна шүү дээ. За одоо ямар ч юм. Хоёр дахь даалгаврыг хэлхээс өмнө ерөөдөө ойлгоцсон байна тийм хоёр дахь даалгавар байна. Ойлгосон. Дором дээр гарна гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол доромын үйлдэлийг хоёр өөр автомашинаар үйлдэлийг хийнэ гэсэн үг. За тэгэхээр би яг тухайн үед нь дором дээр очиж байгаа танд үйлдэлээ танилцуулъя тийм ээ. Эхний даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн үү? Бэлэн. За би тэгвэл автомашиных нь тэжээлийн гол утсыг салгаад клеммний толгойг нь бас давхар салгах чинь тийм ээ. Ирж тусалсан жолоочойгоо бид мастер суудлын бүрээсээр хөнгөлөлтөө өөрчлөлт эрх хэмжгээр өөрчлөлт эрх хэмжгээр шагнах юм байгаа. За энэ тэжээлийн утсыг одоо яана. Хүн туслахгүй бол одоо яана. Бүр салахгүйгээр ингээд салах баг зэрэг ингээд хөндөрсөн юм шиг харагдуулахаар ингээд орхичих тийм ээ. Тэгэхээр чаас мэдчих бах тий. Хүн тусалтал нь хоёул зам дээр зогсох нь шүү дээ. Тхэн вэ шүү дээ. За тэгээ. Өнөөдөр их сайхан нарлаг өдөр таарсан байна шүү дээ. Өнөөдөр харин их гоё өдөр байна. Тэгээд жолооч нар маань зогсойлгүй дээ. Тэгээд тэр жолооч одоо ингээд бас нэрээ бодоодсэн чинь юуны дараа нөгөө юу нэвтрүүлэг маань гарна шүү дээ дэлгэцэн. Тэгэнгүүт одоо нөгөө зогсоогүй жолооч нар өөртөө хараад ичих байхаа гэж. Тэг. Зогсоо тосолчихгүй явдаа гэлөө. Бас эвгүй санагдах бах тэднэр тэгээд. За эхлээ амжилт хүсье ингээд бид нар зураг нууцаар авах болно хамгийн гол нь мэдэгдэж болохгүй байгаа тийм ээ. За ойлгосон. Хоёр гурван автомашин өнгөрсний эцэст нэг сайхан сэтгэлтэй жолооч маань манай жижигчин хуланд маань туслахаар зогссон харагдаж байна. Ингээд бүгдээрээ хэрхэн яаж туслахыг өргөжлүүлэн сонирхъя. За сайн байна уу та сайн явж гинөө? Сайн байна уу. Би жолооч нэвтрүүлгээс тий. Ямар төргөн шуурга тусалчихваа. Тэгэхээр асахгүй нэхэр нэрээд үзээд өгсөн. Тэгэхээр би жолооч нэвтрүүлгээс явж байгаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань драма эрдмийн театрын жижигчин холон маань оролцож байгаа. Тэгээд бид албаар автомашиныхаа тэжээлийн утсыг салгаад клеммний толгойг хөндөрлүүлсэн байгаа. Тэгээ ирж тусалсан сайхан сэтгэл гаргах жолоочийг бид хүлээж сарж исэн байхгүй юу? Тэгэхээр та нийт үзэгчтэй өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Наранбаатар гэдэг. Тэгэхээр ер нь та бид нууцаар зураг авч ирсэн анзаарснаггүй юу та? Анзаарсангүй. Тэгэхээр яс болохгүй болсон болов уу гэдгээр юм салцсан байхаар нуцаач хийгээл заалглаа. Тэгээ. Энэ яхаараа бас ингээ өндөрчний болоос гайхч байлаа. Энэ салхааргүй юм салцсан байхыг бодохоор. Тэ.
Тэгэхээр зочин маань ер нь тусламж авахд хэр бэрхшээлтэй хэр өндөрлөлтэй байсан бэ? Ер нь нэлээд олон машинууд хажуугаар өнгөрсөн шүү. Тэгээд энэ машин зогсоод таныг зогссонд маш их баярлсан. Тэгээд хамгийн гол нь ийм сайхан сэтгэлтэй хүн байна гэдэг чинь маш сайн гэсэн үг тий. Тийм болохоор баярлалаа. Тэгээд яац юм болоо гэж гайхаад байсан л да хүмүүс маань. Маш шуурхаа тусалчаад шууд явах гэж штэ тий. Тэгээд баярлалаа гэж хойноос нь хэлээд гар барихын зөрөөгөл за гэж ингэ явах гээд байна штэ бүр. За тэгэхээр манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг мастер суудлын бүрээсээр сайхан сэтгэл гаргаж тусалсан таныг одоо бид мастер суудлын бүрээсээр 100% суудлын бүрээс ирэхээр шагнаж байна. За баяр хүргэе. Маш их баярлалаа. Одоо л эмоц гардаг байна штэ. Нийт үзэгчтэй хандаж, жолооч нартай хандаж бас юу гэж хэлмээр байна. Ер нь замын хөдөлгөөнд оролцож байгаад хин нэгэн тусламж гоогаа зогсож байгаад тусалж ивэл зүгээрээ юм уу? Эсвэл туслахгүй хажуугаа нүдэнэд өнгөрч ивэл яа гэм бэ? Аль нь дээр юм шиг байна. Ер нь олж илэг бол нэг нэгэндээ тусч байсан дээр л те. Чадах юм байвал биеиндээ туслаад. Ер нь эмгтэй жолооч нарын ихэнх нь ер нь юу яадаг аахгүй. Гэрлээ асааж ороход аккумулятор суучдаг. Би ер нь тэгж л ойлгоод аккумулятор чинь зүгээр үү гэж үзээдээ сайн аккумулятор зүгээр байгаад тэгээд юм салтсан байсан болж таарлаа л да. Таны хувьд бол яг ийм байдалд орж ирэн зам дээрээс тусламж гооч үзчихсэн үү? Үзчихсэн. Тий. Манай жолооч нар хэр тусалж байна? Жолооч нар ер нь бол нэг бас туслан л да. Гэтэ ер нь голцвол мөнгө төгрөг хараад байд юм аа. Ер нь тий. Аккумулятор сууж бас хэд зогсно. Тэгээ заавал тэр мөнгө өгч ажил нь холбуулах харагдал юм гардаг байхгүй юу? Ялангуяа өвлөөр гэж. За ингээд эрхэм үзэгчтэй би жолооч нэвтрүүлэгтээ өргөжлүүлэн та бүхэн маань хамтдаа байж манай өнөөдрийн зочин жүжигчин холон маань эхний даалгаврыг маш амжилттай сайн гүйцэтгэж азтай суудлын бүрээс хийлгэх жолоочгоо сонголоо. Одоо гурлаа хамтдаа мастер суудлын бүрээс дээр очиод газар дээр нь бид таны суудлын хэмжээгтэй наваад танаар бүрээсийг одоо материалын сонгуулад газар дээр нь би таны суудлын бүрээсээ хийлгэх болох юм байна. За их баярлалаа. Цаг зав гаргана үстэй та? Байна. За ингээд үзэгчтэй би жолооч нэвтрүүлэгтээ өргөжлүүлэн хамтдаа байгаа гэж та бүхнээсээ хүсэх байна. Ингээд бүгдээрээ хамтдаа мастер суудлын бүрээс дээрээс нэвтрүүлгээ өргөжлүүлье. Үзэгчтэй би жолооч нэвтрүүлэг маань өргөжлөн та бүхэндээ хүрсээр л байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочин жүжигчин холон маань эхний даалгаврыг маш амжилттай сайн гүйцэтгээд зам дээрээс тусламж гуйгаад тусалсан жолоочтойгоо хамт мастер суудлын бүрээс дээр хөрөлцөн ирсэн байна. За ингээд телевизэн би жолооч нэвтрүүлэгтээ манай мастер суудлын компани хамтран ажиллаад тэгээд азтай жолооч азтан танд суудлын бүрээс таны машин суудлын бүрээс 100% манахаас хийж өгч байгаамаа. Суудлын бүрээсээ ингээд сонгоод өнгө загвар дизайн ингээд сонгондоо. За. Манай зочин маань эмэгтэй юм чинь бас сонгоход нь тусламж үзүүлж болно шүү дээ. Зөвлөгөө өгөх маягаар. Танд тусалсан юм чи одоо эргээд та туслая л да, тийм ээ? Тэгэлгүй яах вэ? За би харин энэ материалаар яг энэ загвараар хийлгэх. Яг ингээд азтныхаа ингээд юуг нь материалын сонголтыг авчлаа. Ингээд суудлын бүрээс нь маргааш бэлэн болно. Ингээд танд баяр хүргэе. За баярлалаа. Яа. За баярлалаа. Баярлалаа. За ингээд мастер суудлын бүрээс хамт олон маш их баярлалаа. Сайхан суудлын бүрээсээ болгож гисэн их баярлалаа гэж хэлмээр байна. Арай болоог ашигч. Нэг өдрийн дотор хийж ийн гэж бас хортон л тий. Тав хүн ч гэсэн маш их баярлалаа. Жолооч нартай хандаж ирэхэд одоо биеиндээ тусал дэмжиж байгаарай гэж хэлмээр байна.